Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн математикийн хичээлээр энгийн батархай, үржих ба баах үйлдэл хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлдээд хичээлдээ анхааралтай оролцоорой хүүхдүүдээ. Энгийн батархай гэж юу вэ хүүхдүүдээ? Өмнөх мэдлэгийн эсрэг санаарай. Багш нь энэ тэнцүү хуваагдсан дугуй төрсийг энгийн батархай гэж үзвэл энэ дээд хэсэгт нь ногдсон хэсгүүдийн тоо байдаг. Доод хэсэгт нь тэнцүү хуваагдсан хэсгүүдийн тоо бичигддэг. Өөрөөр хэлбэл тэнцүү хуваагдсан хэсгүүдийн тоо буюу ягаанаар будагдсан хэсгүүд маань хуваар, ногдсон хэсгүүдийн тоо буюу цэнхрээр будагдсан хэсэг маань өртгөр байдаг. За энэ дэвшүүнд багт маань хэдэн тэнцүү хэсэгт хуваагдсан байна хүүхдүүдээ? Зөвхөн 6 тэнцүү хэсэгт хуваагдсан байна. Багш нь үүнийг буудай. За одоо тэгвэл та нар энэ төрсийг ажиглаад энгийн батархай хэлбэрт бичээрэй. За хариугаа шалгая. 6-ны 4. Та нарын хариутай нийлж гин хүүхдүүдээ. Батархай хуваар нь 6, өртгөр нь 4 байх нь. Өөрөөр хэлбэл тэнцүү хуваагдсан хэсгүүний 6 ширхэг байсан. Ногдсон хэсгүүдийн тоо буюу багшийн буутсан хэсэг нь 4 хэсэг байсан учраас 6-ны 4 байх. Жишээ бодлого 1. Бодлогын нөхцөлөө анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Дахь асуулт. Гэрээс сургууль хүртэл ямар зайтай вэ? Б дахь асуулт. Сургуулиас театр, театраас автобусны буудал хүртэлх замын зөрүү ямар байх вэ? За. Дэвтэртээ бодолтой өгөөрэй хүүхдүүдээ. Гэрээс театр хүртэл ямар зайтай вэ? Уншаарай хүүхдүүдээ. 2 бүхэл 6-ны 1 км зайтай. Театраас сургууль хүртэл 3 бүхэл 2-ны 1 км зайтай. Театраас автобусны буудал хүртэл 1 бүхэл 3-ны 1 км зайтай. За бодолт хариугаа нийлүүлээрэй хүүхдүүдээ. За дахь асуулт. Гэрээс сургууль хүртэлх зайг олохын тулд мэдэгдэж байгаа гэрээс театр хүртэлх зай, театраас сургууль хүртэлх 2 зайгаа хооронд нь нэмээд өгнө. Бид нар өмнөх хичээлдэр энгийн батархай нэмэх ба хасах үйлдэлийг гүйцэтгэж сурсан шүү дээ. Тэгвэл энгийн батархай нэмэх ба хасах үйлдэлийг хийхдээ яаж гүйцэтгэдэг вүлээ? Хуваарийн ижилхэн болгодог. Та тэгвэл 2 бүхэл 6-ны 1 дээр нь 3 бүхэл 2-ны 1 гэдэг маань ерөнхий хуваар нь хэд байх вэ? Өөрөөр хэлбэл 6 ба 2 гэсэн тооны ерөнхий хуваагдагч нь хэдтэй тэнцүү вэ? 6 юм байна. 6 ба 2-ын ерөнхий хуваагдагч нь 6 юм байна. Та үүнээс 2 бүхэл 6-ны 1 дээр нэмэх нь 3 бүхэл 6-ны 3. 3 бүхэл 2-ны 1 дээр бид нар ерөнхий хуваагдагч нь 6 учраас 3 гэсэн хуваар өгсөн. Тэгээд 3 бүхэл 6-ны 3 гарсан. Хариу 5 бүхэл 6-ны 4. За үүнээс цааш нь энгийн батархайг хураах үйлдэл гүйцэтгэсэн байна. Энгийн батархай хураах үйлдэл гэж юу гэлээ хүүхдүүдээ? Сэргийн санаарай. Энгийн батархай хуваар ба хүртвэрийг ижил тоонд хуваахыг хэлдэг. 5 бүхэл 6-ны 4-ийг 2 хуваасан байна.
Үүнээс 5 бүхэл 3-2 гэсэн хариу гарсан байна. За тэгвэл гэрээс сургууль хүртэл 5 бүхэл 3-2 км зайтай байх нэ. За би дэх асуулт нь сургуулиас театр хүртэл хэдэн километр зайтай вэ? 3 бүхэл 2-1 км зайтай байгаа. Театраас автобусны буудал хүртэл 1 бүхэл 3-1 км зайтай байгаа. Энэ хоёрын зөрүүг олохын тулд яах вэ хүүхдүүдээ? Зүйтэй хасаад өгнө. Тэгэхээр 3 бүхэл 2-1-ээс хасах нь 1 бүхэл 3-1. За 2 ба 3-ын ерөнхий хуваагдагч нь хэд вэ хүүхдүүдээ? 6. Мөн ижил 6 байна. Тэгвэл 3 бүхэл 2-1 дээр 3 гэсэн хуваарийг 1 бүхэл 3-1 дээр 2 гэсэн хуваарийг өгнө байна. Тэгвэл 3 бүхэл 6-ны 3-аас хасах нь 1 бүхэл 6-ны 2 болох нэ. Тэнцүү 2 бүхэл 6-ны 1 гэсэн хариу гарах нэ. Тэгвэл сургуулиас театр хүртэл театраас автобусны буудал хүртэлх замын зөрүү нь 2 бүхэл 6-ны 1 км зайтай байх нэ. За өнөөдрийн хичээлийн сэдв маань энгийн Батар хаан үржих Ваах үйлдэл. Хичээлийн зорилго маань энгийн Батар хаан үржүүлэх ба хуваах үйлдэлийг гүйцэтгэж сурах. Жишээ бодлого 2. Хамтдаа уншаарай хүүхдүүдээ. 1 кг төмсийг 9.2 м2 талбайгаас хураадаг бол 3 кг төмсийг хэдэн метр квадрат талбайгаас хураах вэ? За яаж бодох вэ хүүхдүүдээ? Хамтдаа бодцгоё. 1 кг төмсийг 9.2 м2-аас хураадсан бол 3 кг төмсийг хэдэн метр квадрат талбайгаас хураах вэ гэхээр 9.2-ыг үржих нь 3 гэж толчихно. За 9.2-ыг үржих нь 3 тэнцүү. Энэ 3 гэдэг маань өөрөө 1-ний 3-тай тэнцүү байдаг шүү дээ. За эндээс 9.2-ыг үржих нь 1-ний 3 нь 9-ний 6. Яаж үржүүлсэн байна хүүхдүүдээ? Анхааралтай хараарай. За гарсан хариугаа цааш нь хураасан байна. 3-т хураагаад 3.2 м квадрат талбайгаас 3 кг төмсийг хураах нэ. За тэгвэл бид нар энгийн Батар хаан үржүүлэх үйлдэлийг яаж гүйцэтгсэн байна хүүхдүүдээ? Анхааралтай хараарай. За энгийн Батар хааг үржүүлэх. Энгийн Батар хааг үржүүлэхдээ хүртвэрүүдийг үржүүлж, хүртвэрт хувааруудыг үржүүлж, хуваард бичээд боломжтой бол хураана гэсэн. За энэ бодлогон дээрээс харахад энгийн Батар хаан хүртвэрүүдийг хүртвэрт нь үржүүлээд бичих нь, хувааруудыг хуваарт нь үржүүлээд бичих нь. Өөрөөр хэлбэл хүртвэрийг хүртвэрээр, хуваарийг хуваараар үржүүлж байна гэсэн үг. Тийм байгаа зөвхтүүдээ хуваар нь 9, 1 гээд 9-ийг 1-ээр үржүүлээд 9. Хүртвэрт 2, 3 гээд 2-ыг 3-аар үржүүлээд 6 гаргасан. Үндээс 9-ний 6 гэсэн хариу гаргаад бид нар цааш нь хураасан байгаа. За 4-өө бичээд аваарай хүүхдүүдээ. Жишээ бодлого 3. Хамтдаа уншаарай хүүхдүүдээ. 1 г будгаар 5.4 дм квадрат хавтанг боддог бол 2 бүхэл 5.1 г будгаар хэдэн дм квадрат хавтанг будах вэ? За энэ бодлого маань өмнөх бодлоготой төстэй бодлого байна. Тийм үү хүүхдүүдээ? За бодлолт нь 2 бүхэл 5.1-ийг үржих нь 5.4. Бодлолтыг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. 2 бүхэл 5.1 гэдэг маань ямар тоо вэ?
Үүст холимог бутархай учраас бид нар холимог бутархайг засагтаа бутархай руу шилжүүлсэн байна. Яаж шилжүүлдэг вэ хүүхдүүдээ? Холимог бутархайг засагтаа бутархай шилжүүлэхдээ бүхлийг хуваараар өржүүлж гарсан тоон дээр хүртүүрийг нэмж хүртүүр болгоно. Хуваар өөрчлөгдөг. За энэ жишээ бодлогыг харъя. Жишээ нь 4-2-ыг засагтаа бутархайд шилжүүлвэл бүхэл тоон 4, хуваар нь 3, хүртүүр нь 2. Хуваар маань өөрчлөгдөхгүй хэвээр бичигдэнэ. 4-ийг өвчин 3 нэмэх нь 2. Тэнцүү 3-ны 14. За тэгэхээр энд 2 бүхэл 5-ны 1-ийг засагтаа бутархайд шилжүүлээд 5-ны 11 гаргасан байна. За эндээс хариу нь 25-ны 44. Энгийн бутархай үржүүлэх үйлдэлийг гүйцэтгэх дүрмээрээ ботсон байна. Жишээ бодлого 4. 3 метр урттай төмөр утас 2 бүхэл 4-ний 3 кг жинтэй. 1 метр урттай төмөр утасны жин олоорой. За яаж бодох вэ хүүхдүүдээ? Хамтдаа бодцгоё. 2 бүхэл 4-ний 3-ыг хуваах нь 3 байна. 2 бүхэл 4-ний 3 маань холимог бутархай байгаа учраас засагдах бутархай руу шилжүүлээд 4-ний 11 хуваах нь 3 маань 1-ний 3-тай тэнцүү учраас 1-ний 3 тэнцүү 4-ний 11-ийг үргэлжлэнд 3-ны 1. Бодлтыг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. За үүндээс 12-ны 11 кг. 1 метр урттай төмөр утасны жин нь 12-ны 11 кг-тай тэнцүү байх. Тэгвэл энгийн бутархай хуваах үйлдэлийг хэрхэн гүйцэтгэсэн байна вэ хүүхдүүдээ? Энгийн бутархай хуваах үйлдэл. Энгийн бутархайг хуваахдаа хуваагдагчийг хуваагчийн уруу тоогоор үржүүлнэ. Бодлогын нөхцлөөс харвал хуваагдагч маань 2 бүхэл 4-ний 3, хуваагч маань 3 байна. Тэгэхээр хуваагдагчийг хуваагчийн уруу тоогоор үржүүлнэ гэдэг маань 4-ний 11-ийг 3-ны 1-ээр буюу 1-ний 3-ын 3 нь 3-ны 1-тэй тэнцүү. Хуваагчийн уруу тоо маань. За үүнээс энгийн бутархай үржүүлэх үйлдэлийн дүрмээрээ 12-ны 11 кг гаргасан байна. Жишээ бодлого 5. Үл мэдэгдэх тооны 2-ны 1-ийг 4-ний 3-аар үржүүлэхэд 30 гарчээ. Үл мэдэгдэх тоог бол. За хамтдаа бодцгоё хүүхдүүдээ. Үл мэдэгдэх тоог мэдэгдэхгүй байгаа учраас x гэе. Тэгвэл энэ x тооны 2-ны 1-ийг гэсэн учраас бид нар 2-ны 1 хэсгийг олох шаардлагатай. За тэгэхээр x тооны 2-ны 1 хэсгийг олохдоо бид нар x тоог 2 хуваагаад 1-ээр үржүүлж олдог. Эндээс 2-ны x гарсан байна. За цааш нь 2-ны x-ийг өөрөөр хэлбэл энэ 2-ны 1 хэсгийг 4-ний 3-аар үржүүлэхэд 30 гарчээ. Тэгвэл 2-ны x-ийг үржүүлэн 4-ний 3 тэнцүү 30 гэсэн үг. За 2-ны x-ийг 4-ний 3-аар үржүүлэхээр хэд вэ хүүхдүүдээ? Үүсвэт 8-ны 3x. Энд энгийн бутархай үржүүлэх үйлдэлийн дүрмээ ашиглана. За тэгэхээр 8-ны 3x тэнцүү 30 гэсэн тэгштэглийг бодгоно. Үүнийг бодохын тулд энд x өвсөгчийн өмнөх тоо буюу коэффициент нь 8-ны 3 байна. Энэ 8-ны 3-ыг тэнцүүгийн тэмдгийн ард гаргахаар эсрэг тэмдгээрээ ордог. Тэгэхээр энд үржүүлэх тэмдгээр холбогдсон учраас тэнцүүгийн тэмдгийн ард гаргахаар
хуваах тэмдгээр гарна. X тэнцүү 30-ыг хуваах нь 8-ны 3 тэнцүү. 30 гэдэг маань өөрөө 1-ний 30-тай тэнцүү. Үүнийг үржих нь 3-ны 8. За энд ямар дүрм ашигласан байна вэ хүүхдүүд? Энд энгийн мутархай хуваах үйлдэлийн дүрмийг ашигласан байна. Хуваах үйлдэлийн дүрм нь хуваагдагчийн урвуу тоогоор үржүүлнэ гэсэн дүрм байгаа шүү дээ. Тэгэхээр хуваагч маань 8-ны 3. 8-ны 3-ын урвуу тоо нь 3-ны 8. За үүнээс 3-ны 240 буюу тэнцүү 80 гарсан байна. Өөрөөр хэлбэл 3-ны 240 маань 3-т хураагдсан байна. За энд багш нь энгийн бутархайн хуваах үйлдэлийг өөрөөр тайлбарлавал хуваагчийнх нь өртгөр хувиар хоёрын байрыг солиод үржүүлж байгаа. Анхааралтай сонсороо хүүхдүүдээ. За тэгэхээр хариу маань 80 гарсан байна. Та хүүхдүүд та бүхэн хариугаа шалгаад үзээрэй. За өнөөдөр энгийн мутархай үржих ба хуваах гэсэн 2 дүрм үзсэн шүү дээ. За дүрмээ хэлээрэй хүүхдүүдээ. Энгийн мутархайг үржүүлэх дүрм. Энгийн мутархайг үржүүлэхдээ өртгөрүүдийг үржүүлж, өртгөрт хувиаруудыг үржүүлж, хувиарт бичээд боломжтой бол хураана. Энгийн мутархайг хуваах дүрм. Энгийн мутархайг хуваахдаа хуваагдагчийг хуваагчийн урвуу тоогоор үржүүлнэ. Та дүрмүүдээ сайн жийжлээрэй хүүхдүүдээ. Гэрийн даалгавар. Сурах бичгийн хуудас 46-г дасгал номер 147-оос 151-р дасгалууд даалгавраа тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Хичээлд маань идэвхтэй оролцож анхаарал хандуулсан хүүхдүүд та бүхэндээ баярлалаа.